үнэхээр сарыг шинэ продакшнтай SBN телевиз. Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан харагдаж байна да. Жилдээ нэг удаа энэ ой хамгаалагчдын дунд зохио явуулдаг семинарт ирэх гээд сэтгэл хөдлөчих юм аа. За ер нь манайхан ирж юу энүүгээр ирээгүй байна уу? Оо, ар хангаа билгүй ирж юу? За сайн уу хаа? За сайн уу? Ажил тавлаг уу? За чиний ажил сайн уу? Тавлаг. Дүүн энэ семинартайгаас сонсоод шууд ажил дээрээсээ наашин ажлынхаа хувцастаа үрээд ирлээ. Оо ямар амаатай яхаж гисэн ажлынхаа хувцастай л юм. Муухай юу юу? Зүгээр. Солисон дээр баха хурал зөвлөгөө болж байгаа юм чи. Гээ ямар хамаатай бэ? Соли бусдыгаа хүндлээ шүү. Гэхдээ тэртээ тэргүй ажил дээрээсээ ирж байгаа. Ээгүй соли нэг гурсах солиод ирсэн. Чи ч одоо нэг ирээ юма тайлаад өөр ирээ юм өмсчих. Ямар ялгаа вэ? Нэг төлөө шар байгаа тэрийг өмсчихөө. За яах. За сонин сайхан юутай. Юу ах вэ хулгайчтайгаа үзээд оттолтон суугаад бөө юм болч. Ерөөсө хаасаагүй тийм байна. Ахан ч гэсэн ерөөсө тэгэл бас нэг хулгай анчтай чи тэмцээд байж шээ. Та өчтөрөөс өөр хүн ирэг байгаа мó? Өөр хүн ирээгүй одоо ер нь ирж байгаа. Оо тэр цаан чин хөвсгөлийн сүрэлд ирж гин хөөе. Гисгэж яваа тэнцэнтэдага. Ховдын гамба за сайн уу миний найз? За сайн уу? Сайн та. Яа, гамбаага тэрхээр нэг уус тэрсэн юм шиг болдог нь штэ. Сүрэлтийгоо тэрхээр нэг өвс тэрсэн юм шиг болдог. А чи яах ч тэгж ийдгээ. За арангад уу сайн уу? За юу тань. За хүүтэрч байна энэ жижиг хүн. Хүүтэн байна. Манай хөвсгөл цасыг унж байна. За. Цасны зузаан одоо хөрсөн дээр 60 см хүрлээ штэ сая. Бараг чамааг давах нэ. За чи болоороо. Би 1.65 та хүн шүү аа. Ахаа 60 см цас орсон чи миний толгой гожигоод байж тэн заяа. За. Гой цогж байна. Хин ирэх юм бэ энэ жил чадаа. За ер нь одоо тэгэл ирдэг хитэн бүгд л ирэндээ. Гэхдээ би одоо нэг хүнийг л одоо хурдан ирээсэй л гэж бодоод байна. Тэнийг Ой валтай галзуусаага. ундрмаа юу? Тий. Атаман галтай хөөхөн шүү нэрэ. Гялалзаад л байд. Гал цасарсан үгүй. Оо ирж садагч. Янцтай. Сайн уу шинкава? Апа сайн уу ямар гоё юм бэ? Сайн уу бицээс өрөлтөө жижиг амт шүү дээ чи. Хэр оргийн юмнаас толгой зохихгүй амт шүү дээ чи. Чинийг винд чид яадаг юм. За чи яасан гоё харагдчих юм. За бас хүн юм чин гоё харагдал гин шүү. Гиншүү гэж бигээд. Яста нэг жаатай хөөхөн шүү. За бас хүүхэн юм чин жаалал гин шүү. Бас дараа нь жаргонол гин шүү. Мондрага харахаар бас сэтгэл хөдлөд гиншүү гэж. Энэ толгой нь яаж яваад байгаа юм бэ? Мөрдөг хөдлөд байгаа юм энийг. За бас жижигэн биетэй эр хүн том биетэй эм хүнд санаархан л гин шүү. Тэгвэл би том биетэй юм чи чамааг эргүүлэх гин шүү. Толгоогоо яаж хөдөлгөөд байгаа юм бэ? Би гиншүү та нар гиншүү гоё гиншүү. Ой миний дүү наад үгнийхээ учрыг олж хэлээч. Тийм байна. Би гоё шүү гинөө юу гинөө. За бас шинкав өгнийхээ учрыг олохгүй уймрал гин шүү. За чи ч одоо энэ гоё дээлтэйгээ ой хамгаалдаг юм биш үү? Одоо тэгин штэ зүгээр энэ ягаан дэлтэйгээ энэ саата малгатагаа зүгээр ойр чи шунгаал орж штэ. Тэгэл ороход чи нөгөө мод таарч байгаа хулгайч нар чи намайг хараад ангаагаал нам. Ойр савдаг л гэж боддог юм шиг байна. Ангаачийн хоорондоо шууд гавлаад цагдаад авчаад өгч штэ. Бас гоо сайхан ертөнцийг аврал гин шүү. Хүй. Энэ үг чи ер нь чамд зориулагдсан биш үү дээ. Тийш үү дөнгөж над дээр л утга учир нь олдож байгаа шүү. Хэдэн 100 сая жилийн дараа. За чиний гоо сайхан ертөнцийг авардаг юм байж. Энэ сүрэлтийн гоо сайхан юу аварнаа? За чи болоороо. Миний гоо сайхан бас аврал гиншөө. Яа. Бүрөө барьж байгаа шүү дээ. За. Одоо хин дутуу байна. Одоо Сүхбаатарын боёо ирэх. Иржээ зад чинь. Бэ өвчтөлцсөн яагаа вэ? Ямар одоо юм барьсэдээ заадаг ч одоо. За сайн байцгаана уу? Яа янзтай цуглаж байна манайхаа. Йоо найс орж чинь бод хот руу ч зэвсэгтэн оруулдаг юм байна. Бууг юм аюулгүй болгож ингээд энэ замгийг аваад гохыг аваад голын цууд аячтай. Эргэж бууданд байгаа газар уу? Гот руу ирж явж байгаасаа төмрийн завуудын ажиурахаар соронзон татагтаад үгүй аллаа. Падгал намайг чи наачиж явж газар байна. За хамаг аюулгүй хэцүү нөл төмөр. За ундрмаа ирцээ. Яа. За бас одоо л анзаарна гин шүү. Миний анхны хайр. Яа. Первый любовь.
One love. Нэгдүгээр сэтгэлийн босхгүй. Йоо, ямар гоё вэ? Уулцсан чи гоё харагдаж шүү. Чи яасан бэ? Энэний араас вэ нэр хөдөөж хөдөөд ихгүйсэн дээ. Чи яасан тэр нэ? Орон нутагтаа очиод ажил амьдралаа зэгцлээд тэгээ гашаа машинтай болоо байж араас ч очих. Чи яасан тэр алга болоо тэгээ би яах вэ? Хүн юм чи бас ганцаараа айлын болгон байх хүнийг хүнтэй суул гин шүү бас. Тэр нутгийн хүүхэдтэй суусаа чамаа хүлээд дийлэхгүй янжмаа гэж сайхан хүүхэ бас магшилтөө урд нь амьдрал зохиож яасан бас зүгээргүй бонусанд нэг 2 хүүхэдтэй бас хүний дэйтэй амьдрж байна. Болоо. Чи яасан бэ? Манай нутагт чи надаас өөр ой хамгаалах хүн олддоггүй. За. Бас хуваа бодохгүй ойгоо бодрол гин шүү. Энийг нэр хөдөөж хөндөө их эргүүлсэн дээ. Амир. За нэг амтны үг орсон дуугаар эргүүлдэг байлээ станда хайрыг. Хайлун согоо шиг сайхан чамайг ханган буух шиг садан хотож оны ивэр шиг жилдэн дасан охин чамда би чин дуурлжээ бутганда ой биш бутган чин хөдөөж юуны мөс ёо гэдэг шүү. Энд чин хөдөөж тэнэг чинэр яг үгүй нэгийг нэргүүлээд нэгийг запаасанд ойлгодог байсан. За одоо тэг альчгүй болсон. Мо тэгээд өнгөрсөн. За өөр сэдв барь хэдүүлээ. Тийм ээ? За. Өөр сонир сайхан юу байна та? За. Өөр одоо тай дээр юу байна? Манай нутгаар бол сони ихтэй. За. Одоо манай нутгийн бүх таваргануудыг барьж авна гэж шүү. Юу гэ? Юу? Таваргануудыг барьж авна. Ямар амтай? Таварга. Ямар юм байдгийг? Чи таварга мэдгүй биш үстэй таа чи. Таварга яагаад таварган гэж байж дээ штэ таварган гэд. Таварга. Наад чинь тавжиг хилээд байгаа юм биш үү? Юу? Тавжиг. Тавжиг битгүү надад ямар сони юм бэ чи? Нүгнээс гарч ирсэн нэг өөр хамт байдаг шүү дээ ингээд байжээд юм да. Энэ нөгөө шар хорхоо хилээд байна шүү дээ. Ямар? Юу? Шар хорхоо мэддгүй юм уу? Нүхнээсээ гарч ирчээд габэчдэг. Та нар болцлогыг хилээд байгаа юм уу? Юу? Болцлог гэж амт байдаг шүү дээ. Хоёрхан шүтээ хоо гэдэг. 32 шүтнийхээ 30-ыг яатсан юм бөө мэд. Ямар? Юу? Болцлог. Мэддгүй юм уу? Татри юу? Юу? Татри. Мэддгүй юм уу хаашаа? Яагаад ингээд нүхнээсээ гарчаад ингээд ижиж байгаа юм бэ? Ингээд. Бид нар тарганы тухай яриад байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Лундрамагийн царай гарч ижил танилаа шүү дээ. Ямар адилхан болдгийм бэ? Ямар гинэ алуу? Сая үзүүлсэн шүү дээ. Гэж бид нар мэддгээр нэрлээд байсан байна. Алуу дахиад нэг харуул та. Амарсан юм. Нэг юм их юм байж дээ шүү дээ. Яг. За насаараа л тэр таруугыг чи хамгааллаа. Бараг хамаатан нь боллоо би. Харин сөрөл танаа нутгийнхаа юу гэдэг гинэ? Тавжи. Ямар сонин нэртэй юм бэ? Тавжи гэхээр би одоо шинэ гар утас яриад байгаа юм бол төгч. Тэгээ мөндөлийн юу гэх юм 4G. Авгагийн Galaxy S3. Өөгийн юу гэх юм? Nokia юм байна. Элцүүлсэн телефон аппарата. Яа энэ яах вэ? Тэгээ за бүгдийг барьж авангуудаа жигэндний бичил эсгэм суулгах юм байна. Өө тэгвэл хэмэл дагуура сансраас хянаад тоо толгой нь өсч ийн үү хаана явж ийн мэддэг болно гэж. Яа. Яг нэг тул загас шиг. Ерөөсө тул загас чи ерөөсө тэгээд би бичил эсгэм суулгаал тэгээд сансраас интернетээр хараад хянжаадаг гэж штэ бас цаг сайхан болжээ. За манайха таргууны чиг хідвэ. Тэгвэл тэр бичил эсгэмийн золигчдыг тэгээд гидсэн чи ороод чи өөрөө сансраас хянагдаад интернетээр тэгээд зургатаар гараад гэр орондоо нүцгий шалтаа яваад гадаад авгаа яа. За яста амьд кино олон шүү манайха. Яста анхаарал штэ. Тэр чи тэгээ айгууд фэйсбүүк дээр тавигдана. За нөгөө фэйсбүүк дээрээс нь би зургийг олж хараад лайк дараад шеэр хийгээд байгаа юм шиг. Яа. Энэ гайгүй гэхдээ эргэцэн одоо манай нутгийн бүх еврейхэнүүдийг тоодно гэж шүү. Юу? Юу гэ? Еврейхэнүүдийг тоодно. Ямар амт? Еврейхэ. Яагаад ингэ еврейхэ байж дээ шүү еврейхэ. Манайха наадах чи нөгөө нисдэг цэцгийг хилээд байна шүү дээ. Юу юм? Нисдэг цэцэг? Цэцэг нэснэ гэж юу байдгийг чи? Үгүй ургадаг цэцэг биш ээ. Нисдэг цэцэг гээд хөөхөн өнгөнгийн залуучтай жижиг нисдэг амт байна. Та нар нэмгэн далавчдыг яриад байгаа юм уу? Юу? Нэмгэн далавчтай ингээ цэцгэн дээр буугаа яваад байдаг нэмгэн далавчд. Анир солонгыг яриад нь штэ. Юу? Анир солонго. Яагаад энэ хөөрхөн цоохор амт байдаг шүү дээ цэцгэн дээр ингээд яваад байдаг штэ яхав. Бүгээгүү. Юу? Бүгээг. Бүгдээ. Бүгээг.
Ямар сони юм. Яагаад энэ бүх юм цоохор нисдэг юм байт юм бэ гэж. Хүчидэг царайг нь харуул та. За би тэр жижиг нүтэй амтны чи яаж мэдтий? Хүчинийг баримжаалаад харуулахгүй төөрчөөд байна. Маргааныг таслая. Ямар юм бэ? Нэг ийм их юм бэ тусаа. Ирвэгэний тухай яриад байгаа юм байна шүү дээ. Тийм биш үү? Ямар адилхан болдгийм бэ вэ? Хүчиг дахиад хийдэ аюу адилхан байна. Ийм үү? Ямар сон? За. Ийм. За. Хай яг Монголд бас ирвэгэний царай арсан байдаг л юм байна. Тэг ямар хоо юм бэ? Давхраатай мó юу юм? Янз штэ давхраагүй галт давхраатай хиймэл. Хутлаа яриа зүгээр. За. Чи буруу дуудаад байна штэ. Ирвэхи гэдэг болсон шүү дээ. Одоо сүүлийн үед ирвэхи шин цагийн бичгээнд ирвэхи цэцгэн дээрээ буугаарай. Ирвэхи ямар юм бэ? Энэ орооны боч амар чангарах юм байна манайхаа. Хүүхдүүд маань хөдөөгөөтэй явж байгаа аава ээж эднийг ирвэхи явж байна. Хаан вайн тэр ирвэхи нүтэн хайсан. Яа том дарга марга явж байгаа зунчлаг сайхан байна. Гөө тентнийг ирвэхи явж байна. Энэ ороод өөрөө ирэхгүй урагшаа зорвох юм баасаа. Тэгтээ энэ үш сүүлийн үед нь Монгол үгэнд Монгол хэлэнд хэн дуртай нь гар хүрдэг болчих. Одоо тэр үндсэн хуулинд дааж ялгаагүй зөрчиж мөрчөөд одоо ганц тэр босоо Монгол бичгээ үгүй ийдсэн монголчууд шүү дээ бид нар. Дэлхийд ганцхан гэж байгаа шүү дээ. Одоо сүүлдээ гадаад үгэнд шахагдаад Монгол үг чинь одоо бараг бүгдийн сангаас гарах гэдэг шүү аюултай. Үг болгож бас утга учиртай гэж байгаа Монгол үг. Монгол үг чинь хэлсэн үг биелэхийн төлөө ингээд жиргээ яваад байдаг гэж байгаа шүү дээ. Хэлсэн бол тэр үг биелгээл яваад байдаг гэсэн. Үнэ. Ер нь манай өвөг дээдэс чинь энэ уул усныхаа нэрийг их сайхан онж өгсөн байлээ шүү дээ. Одоо жишээлбэл манай гов алтай гэж нь үеийнхтэй бол гов алт ай гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд чи ингэж байгаа. За гов мөртлөөсөө алт бай шүү аа гэсэн байгаа байхгүй юу? Яа. Гов алт аа. Амар гоё нэрлэлтгүүл дорнод та нар бодод дорнод дорчин юм байна. Дорнод дорчин юм байна. Ноото их юм бэ шүү. Ашиглаж чадвал од болно шүү гэж шүү. Дорнод дорнод яа. Одоо ингэж чинь оюу толгой 5 толгой гэдээ байж. Тэнд чинь дандаа нөгөө 5 эрдэнэ байж шүү. Гэхдээ ингэ бодоод хахад бол өв болгон бас учир утгатай байгаа байхгүй юу? За та нар ингэж бод заяо. Та нар ингэж бод. За миний одоо энэ хэлэх гэж байгаа өгүүлбэрэн дотор заяо. Нэг ширхэгч Монгол үг байхгүй. Гэхдээ бид нар монголчууд бид нар ерөөсөө энийг ойлгоод бүгд ойлгоод байгаа байхгүй юу? Дараамын театрын билетийн кассанд очрлоо. Ваа. Тийм. Тэ? Монгол үг байхгүй. Дараамын театрын билетийн кассанд очрлоо. Ийм аюултай. Монгол үгээ шахуулаад гарцсан байна штэ. Ойлгож байгаа штэ. Одоо бас ийм үг байгаа байхгүй. Компьютерийн хард вирустэд форматлуулж ийн гэдэг байхгүй. Монгол үг байхгүй. Тэр чинь сайхан монголоор орчуулад хэлж болно шүү дээ. Одоо юу гэдэг чи цахим тоолуурын санах горхоод идэгдээч гэдэг юм те. Тэр горхоонуудын тууж байна ч гэдэг юм. Орчуулж болж байгаа Тийм болж штэ. Одоо бас ийм үг байна да. SIM карта блокерчод кодын тайлбарлахад моби руу таксид чинь гэж байгаа. Бараг монгол үг байхгүй. Миний ч ойлгомжтой тодорхой монголоор хэлж болно штэ. За нөгөө ганцаараа ярьдаг юмны маань юу яачаа да. Тэгээд тэр яатсан юмных нь юуг нь яалгуулах гээд юунд цугаад яагаад явж байгаа тодорхой байгаа байхгүй юу? Наадах чи харин бүр ойлгомжгүй болчихлоо. Ингэж болохгүй ганцаараа ярьдаг юмны мен жижиг цагаан нэвтрээд тэр жижиг цагааныг янзалдаг байшин руу өөрөө явж хөсөг тэргээр явж байна. Такси гэж өөрөө явж хөсөг тэрэг гэж штэ. За нөгөө залуу ирлээ нөгөө жилийн жил өдөөж яваад байдаг. За сайн байцгаана уу? За өнөөрөө нөгөө жигүүртэй амжилтын семинар чи эхлэн штэ. За тэгэхээр тэр семинар дээр байгаль орчны яамны сайд ирнэ шүү. За одоо энэ жигүүртэй амт дотроос чи шонгор шоуыг хурдаад байна штэ. За та нар шонгор шоуны тухай. Хүн ерөн шонгор шоуны оронд байвал яах байсан? Энэ талаар лекц юм уу жүжигчилсэн тоглолт бэлдээд ойлгосноо. Хувцас нар ихтэй өдөр бүгдээр тэр цаан чинь байгаа шүү. Оо байгаа юу? Байгаа. Яа. За урлаг өрн сайхнаар явсных бас жүжиглэл гин шүү. Хүзөө. За дүүгэн нар хингэлээ. Инхчин штэ. Инхчин. За. Нодлон бас хүлээж авч яасан баха. Тий. Зөө. Их за сайд ирнэ гэсэн үү? Ирнэ. За. Тэгээд чи уржин бас байсан биз дээ. Байсан штэ. Байрандаа л байгаад байдаг. Байрандаа л байгаа дээ. Засаг солигчод ахт байрандаа л байгаад байдаг. Байрандаа л байгаа дээ да. За. Заараа уулзцгаая. За. Орой сайдын нүдэнд хоёлоо нэг тороод харагчи. Заяа. Ой тэрнээс гадна боо яха. Өнөөдрийн семинараа оройхон тийшээ семинар болгохгүй яах вэ? Додрогоо. Семинар гэдэг чинь семинар гэсэн үг шүү дээ. Тэгээд бүр орой ундраагч хоёр сим хайр болохгүй яах. За болоороо тэр чинь өнгөрсөн цаг шүү.
Нурсан балгах шиг сэтгэлийн шарах битгий сэдрээгээрээ. Яа. Би харин шонхор руу оцсон шивөө юу? Энийг хийвгүй. Чамаа гэлдэггүй би ч гэсэн шонхор гэхээсээ нэг юм болж маягийн юм болчиход байгаа юм аа. Гэхдээ гэхдээ хоёулаа шонхор гэдэгтээ итгэх хэрэгтэй. Итгэх нь үстэй тий. Шонхор шувуу чи одоо үндэсний бахархал болсон шүү. Яа. Одоо ганцхан дэвэл хөх тэнгэр төөрөн штэ. Дэвлээ тэнгэр топ. Янзэг гэсэн. Чич гоё юм аа. Хөнгөн шингэн болохоор ганц дэвэл дээшээ хөөрчихье. Чи яачаад байгаа? Гэхдээ би одоо сүүлийн үед чинь нэмээд хөөрч чадхаа байсан шүү. Юу нэ? Одоо нөгөө онгоц ингээд нисэх зурвсаар давхиж байгаа хөөрдөг ш. Тий. Яг тэр шиг залуучаа тэгвэл гүүгээд байна. Гүүж ганц хүчтэй тэгвэл гадраас хөөх храаны хүнд ирээд буцаад сууж байгаа. Юу гэсэн үг юм бэ надад чи? Чи ч одоо ямар юм ойлгохгүй бэ? Би чамд үдүүлээ заа. За тэгээ. Гүүгээд байгаа. Тэгвэл гүүж байгаа. Гүүж. Одоо хамгийн өндөр цэг чи саяных уу тий? Тий. Ямар аймаар юм бэ? Би тэг чи ганцхан дэвэл тэнгэр төөрчдөг. Ингээд байгаа. Хайшаа вэ. Хогсдсан ма цайр явтаа гоё шонхрууд болсон байна. Хоёр ярьж байгаа үү? Баярлалаа. Йоо! Сүбатрийн шонхор ирж штэ. Хоёулаа амьдралаа холбочод яасан юм бэ? Агүй намайг бас эргэтэй элен хэрэг эргүүлчих юм шүү. Юу гэж байгаа юм бэ? Төрөл төрлөөрөө байсан дээр штэ. Тэгвэл чи гадагшаа явж ажил хийгээч. Бусдын чи араб явал амьдрал сайжрал биш. Ажил хийгээч гэж тэр араб руу ч бас хэрийн шонхор авч явдаг юм бэлээ. Гэтэл нэг баян араб ирээд Монголоо шонхор түүж ирэх нь ариндаа баригч гал урд нь очиод би суусан. Тэгсэн чинь ассаламу алейкум намайг би ч бүр өшөглүүлээд унаад намайг одоо галуугээ ботсон баг. Тэгээ дахиж очиод дахиад урд нь сууж ассаламу алейкум бүр миний араас аллах тэнгэрээс зайл түй гэсэн намайг зүгээр. Аллах тэнгэрээс зайлцсан ш намайг одоо. Ямар учиртай юм. Чи бас нэг нарийн стандарт байх шиг байгаамаа бас. Одоо тэгээ тэр араб руу чи явах бас тийм сайхан юм уу да биш юм уу? За та мэдхгүй дээ нэг баян арабын мөрөн дээр суугаад явдгийг гэсэн штэ. Улсын төсөвтэй нэг хэдэн төгрөг ордгийн гэсэн. Хүш нодлон 100 гаруй шонгор авч та харсан уу? Бүгднгийнх нь нүдийг боож авч явсан чаавас. Яаж? Монгол шонгор нутагтаа иргэд ирдэг гинэ. Тийм учраас монгол шонгорын нүдийг боохгүй болтгүй гэж. Тэгс чи тэд нар дотроос бэгийн нутагтаа үрээд ирсэгээ боддоо. Бүр ниссээр байгаа түрээд ирсэн штэ. Оо ирж ийн. Нилээ ядарсан бэлээ үгүй. Нутгаа санаад ниссээр байгаа түрээд ирлээ. Чи тэндээ байж ахгүй яасан? Хүсэх юм бишээ найзуудаа. Ер нь эх орон шиг минь үн цэнтэй эрхэм нандин зүйл энэ дэлхий дээр байдаг юм биш. Эх орныхоо тэнгэрт эрх чөлөөтэй эдэн аль нисэх шиг жаргал байдаг юм байна да. Тийш үү. Би бүр хүмүүст хэлмээр санагддаг. Бид хийж бүтээх залуу халуун насаа хүний газар өнгөрөөчөө. Нас явхаараа нутагтаа очиж ясаа 50-даа гэжгүй энэ монголчин ямар яс цуглуулдаг газар уу? Хүмүүс хийж бүтээх насандаа эх орондоо хийж бүтээцгээе. Монгол түмний хямруу давайг Монгол шонхруу тэнгэрөө нисцгээе.